Бурхны шашинд улс орнуудад бурхтын дүрийг алт мөнгө, зэс, гуйл, зээгт наамал, хадгамал, шорон болон тосон будаг гээд олон янзын эд зүйлсээр уралдаг. Америкийн нэгдсэн улсын Блумингтон дахь Төвд Монголын шашин соёлын төвд гэгтэл шүрээр уралсан бурхан цөөнгүй байдаг. Тэдгэрийг уралсан хүн бол тус төвийн ажилтан Рассел Элис юм. Тэрээр нийт 7 бурхан уралсан бөгөөд одоо 8 дахь дээрээ ажиллаж байгаа юм байна. Би баг залуудаа алдаж унаж явсан учраас буддын гүн ухаанд суралцаж гэгээрээ хүнд тустай буянтай ажил хий гэж бодсны эцэст маш их төсвөр төвчээр цаг хугацаа шаарддаг бурхтыг шүрээр шигтгэх уламжлалт аргад суралцсан юм а. Ер нь нэг бурхныг бүтээхдээ нийтдээ 2000 цаг буюу 2 жилийн хугацаа зарцуулагддаг. Угаагаад агшаасан зотон даван дээр ойролцоогоор 450 мянган ширхэг шүр шигдэгдэг. Энэ нь жилийн турш 1-7 хоногт 40 цагаар ажилладаг гэсэн үг юм. Маш удаан хийгддэг, ширхэг ширхгээр хатгаж уралдаг тул дэвчээр шаардлагатай. Би Төвд Монголын шашин соёлын төвд 2 бурхан бэлгэсний нэг нь миний энэ ард харагдаж байгаа бурхан юм. Энэ бурхны хувьд гэвэл надад өгсөн зураг нь ердөө зураасан хар зураг байсан юм. Үндсэн зураг нь ямар өнгөтэй байсан талаар ямар ч ойлголтгүй байсан тул нилээд бодсны эцэст улаан өнгийн шүр хэлгээд эхэлсэн юм. Шүр хэлгээд эхлэхээр ерөнхий дүр зураг нь гараад ирсэн. Бурхны бүтээлүүд уламжлалт зураг байдаг учраас би өөрөө сайн дураараа зохиогоо зурчгаж болохгүй. Тиймээс хуулж зардаг. Бурхан бол хүнийг ариусгадаг, инрэл нэгүсэл гэдэгт би итгэдэг учраас бурхан урлах энэ ажилдаа маш их дуртай. Би шүрээ хэлэхдээ шидэх аргыг ойдлоо хэрэгэлдэг. Энэ нь үндсэн 3 шигтгээг зүүнд оруулж нэгэн зэрэг ойхыг хэлнэ. Зүүгээ зотон давааныхаа доороос эхний 2 шигтгэний дундуур нь нэвт гаргаж ирээд ойно. Их энгийн зүйл байгаа юм. Уцаа чангаж биш, сулж биш татаж ойдог. Тэгээд дараагийн 3 шигтгээгээ энэ маягаар дуусан дуустал хийндээ хамгийн урт удаан хугацаагаар гэвэл өдөрт 12 цаг хэлхэж байсан удаатай. Харин одоо ерөнхийдөө 3-4 цаг л ойдог. Нэг бурхан урлахтаа хэдэн килограмм шигтгээ хэрэгэлдэг вэ? Ойролцоогоор 7-8 кг шигтгээ ордог. Би Чех улсад хийгдсэн шигтгээг худалдаж авдаг. Тэдний бүтээгдэхүүнийг борлуулдаг томоохон компани Америкийн нэгдсэн улсад байдаг бөгөөд бүтээгдэхүүнийх нь сонголт сайтай учраас тэндээс худалдаж авдаг. Нэг сайхан зүйл нь юу вэ гэвэл жил бүр шигтгээгээ шинжилдэг. Нэг өнгө гэхдээ дараа жилд давтагддаггүйгээр онцлогтой. Ялангуяа жаахан ялгаатай шигтгээнүүдийг жилийн жилд цуглуулад байхад өнгөний нарийн ялгаа нь маш тод харагддаг. Түүнээс гадна би өөрийн уралсан бурхнаа сүм хийдүүдэд өгдөг тэрч бүхэл далааламд хүртэл бэлгэлж байсан. Тугаан сүм хийдийнхэн өөрсдөө бурхнаа аргнаалаад авдаг да. Сүүлийн үед би шүрээр бурхан бүтээх арга барилаа өөрийн гэсэн оюутнуудтай зааж өгч байгаа. Түүнээс гадна Чикаго орчимд амьдардаг монголчууд бас надад их тусалдаг. Хамгийн сүүлд гэхдээ Сандуунжууд номын баярын үеэр миний урлаж байгаа Ловон Бадамжуна бурхныг шүрээр хэлхэж бүтээхэд туслахаар маш олон монголчууд ирсэн. Бурхныг урлаж бүтээхэд гар бие оролцсон гэдэг бол буянтай зүйл бөгөөд тэр бурхны эвэлийг бас хүртдэг юм. Ер нь бурхан бүтээх гэдэг бол маш их сонирхолтой. Бурхан урлах эхний 700 гаруй цагтаа би өөрөө маш их урам зоригтой байдаг бөгөөд ер нь хамгийн хүнд хэцүү хэсгийг нь амжуулсан байдаг. Харин дараагийн 700 цагт өөртөө эргэлзэж эхэлдэг. Тухайлбал энэ бод яг одоо энэ 8 дахь бурхан дээрээ гихтэл би юу хийгээд байна вэ? Цагаа юунд үрээд байна уу? Олигтой болохгүй байна гэж өөрийгөө голж эхэлдэг. Харин сүүлийн 700 цагт нь хонглын үзүүрт гэрэл гардаг шиг үр дүнгээ харахаар хүч чадал орж сэтгэл сэрэгдэг. Хийж бүтээж уралсан бүтээл бүрээсээ би ямар нэгэн ямиг сурч авдаг.